За хүсэн хүлээсэн соронзон бодолт буюу cat eye. Энэ видео шүү заяа. Тэгээд надад байгаа бүх шоронцтой танилцаад нөгөө нэг өмнө авч исэн Temu unboxing-д байгаа энэ өнгөнүүдээ try ингэж үзээд энэ өнгөө бодолтонда энэ өнгөө ингээ би color display-д нэмнгээ бас давхар нөгөө гоё cat eye-ха төмөрнүүдээр ингээ магнитаар ингээ янз янзын дагвар гаргах гэж оролдож үздэгэ. Тэгээд эхэлцгээе. За энэ миний cat eye-ны одоо магнетик хэрэгслүүд байна. За надад энэ соронзыг би маш удаан хэрэглэж байгаа. Энэ томыг. За энэ соронз бол нөгөө нэг ингэж за яванда харуулъя заяа. За энэ соронз байна. Нэг дэх соронз энэ байна. Хоёр дахь соронз болохоор энэ байна. Маш нарийнхан юм жижигхэн детейлд одоо нэлээд тохиромжтой. За энэ болохоор энэ соронз болохоор Mayor гэдэг брендийн cooling set-д хамт ирсэн юм соронз байна. Энэ амар дэжгүй сайн соронз та. За энэ байна. За энэ хамгийн сүүл Temu-гээс авсан нөгөө соронз маань байна. Энэ бас шууд яах вэ байсан шүү за. За энийг гэтээ бас татж үзнэ. Оо. За энэ бас би худалдаж авч исэн Temu-гээс илүү Amazon-оос илүү авч исэн. Энэ бол бараг Монголд байгаа хүн болгонд байгаа гэж бодож байна. Ийм энэ нэг дөрөв чинь унтсан байна. Тэгтээ ахтай бүгдээ try ингээд үзье. За өөр упс. За эдгээр ингээд бүгд тус-тустай шүү за. Ингээд бүгд цалангад жоохон хүчтэй л байна. Гэхдээ араа ингээд бүгд цалангад шүү. Бүгд цалангад. Ингээд нийтдээ 1 2 3 4 5 энэ бөөрийнхөө ч гэсэн ингээд цална хартаа. Яа, юм байна. За тэгээд энэ байна. Миний нийтлэг хүлээлт тавьж байгаа тэр соронзнуудын манд бол нэг мөн. За энэ болохоор зөв дизайн ашиглах боломжтой магнетик тусалдаг төмөр шүү за. Дизайн ихэд. За энийг идэвхжүүлээд үзье. Тэгээ энийг идэвхжүүлж үзчихэд бүгдээрээ нэг нь French стайлын дээр хийж үзье те cat eye French. За идэвхжүүлээ. Өөрийнхөө зүгээр юм байна. За гэхдээ хүмүүсээ яг энэ Temu-гийн манд лакнууд надад ерөөсөө өнгө нь гоёсэн. Тэгээ хурдан идэвхжүүлэл дайжгүй. А бусдаар бол яг ингээд нэг л тийм бас нэг амар супер бол байгаагүй шүү. За пигмент нь яхавтай л байсан. Үнэндээ бол яг таарсан гэсэн үг. Хаяад ашиглах боломжтой. Гэхдээ ашиглах гэж улаарад байхааргүй. Тийм өнгөнүүд байсан шүү. За энэ идэвхжсэн дээрээ French буюу одоо энэ хэлбэртэй соронзоо ашиглах гэж шүү. За энийгээ яг энэ дээр нь ингэж доош нь харуулж тавина заяа. За бүгдээрээ тавь. За нэг жоохон тэлчихье. За за жоохон хүлээлээ. Авла. French. Гол нь идэвхжүүлэх нь ингээм амар чухал. Тэгжиж ийм French гарна. Ийм байна. За тэгэнгүүт энэ биш арай өөр оролцоотой French үзье. За энийг дахиад идэвхжүүлсэн байна хардаа. Одоо энэ дээрээ идэвхжсэн байна. За дээрээс нь тавилаа. Ингээ жоохон удаан барь шүү за. So. Оо хийчлээ шүү. Болж шүү. Тэгээ ингэж бас ингэж French хийж болох нь байна. Хараа. Энэ хоёроор болсон шүү. Ингээд. За гоё зүрхийн стайлаа хий. Улааныгаа идэвхжүүллээ. За. Одоо энийг болохоор за энийг болохоор ийм маягтай бэлдсэн байна. Яг уртлын хоёр нь твтгшгэн. Тэгээд харж байгаачлаа энэ юм номорсон байгааз. Им дугуйфтер. За. Тэгээд энэ соронзныхоо ийм барилттай байна. Ийм автгай соронзны яг голд нь.
За зүрхээ явуулаад үзье. Яг голд нь. За ингээд дараад харж байгааз. За та-даа. Тэгээд нэг дараад жоох том болгоч. За. Тэ нэг иймэрхүү зүрх хийж болох нь. Энийг хатаачих. Тэгээд дахиад нэг удаа үзүүлээ. Энэ цэнхэр дээр үзүүлээ. Ой Валентин болж байгаа юм чинь. Энэ зүрхийн стайлыг үзүүлмээр байсан байхгүй юу? Тэг манай ажил дээр ингээд нөгөө хүмүүс бас байгаа. Болохоор би амар гоё өөрийнхоороо чанга ярмаар л байгаа боловч арай чадахгүй байна. Тэгэхээр би нэг даруулахтаа сонсогдчих байл ойлгоорой. За. Дөрмийн дагуу идэвхжүүлээ. Ямартай ч энийг идэвхжүүлсэн байна бас. За. Дахиад нахи. Явуулаа яг голд нь очил дарчин. Хоп. Тэгээ жоохон хүлээн. Удаан бариад. Хангалттай тодорхой орно. Авлаа. Хараа хөөх модтэй. За ингээд зүрх хийчлээ. Тэгэхээр ер нь бол юу байгаа шүү. Соронзон айгуу гол шүү заяа. Энийг бол та хэд ингээд тэг ямар ч үдээсээр ингээд мушгаад ингээд энийг дөрөөгөө хийчин заяа. Харин энэ соронз амар чухал агаад. Энийг иймэрхүү соронз олдвол аваарай за. Тэг яг энэ гол хэсэг дээр нэг ингэж наана. Тэгээд ингээд барихад эвтэйхэн. Тэг энийг тэгшилжлээ. Сав гэл ингээд яг юм. Гол нь энэ хоёр энэ минь амар тэгшхэн байх хэрэгтэй байгаа даа тест. So pretty. Even. Тэгэл дабл зүрх хийж үзье заяа. Булаан дээрээ дахиад явъя. За дабл юу хийхин тулд би нэг бичлэг үзье. Тэрийгэл дуурайж хийж өгч шүү. Яг энэ хавьд нь. Ингээд тал будчих юм байлээ. За тал будсан. Тэгээ бас энийг идэвхжүүлнэ. Тал будсан болохоор яг тэрүүх хэсэгтээ идэвхчихнэ штэ. За нэг тэр хавьд навчиж тавьцсан. Одоо нахнаа. За одоо яг тэн дээр очиод яваа тавь. Соронцоо тавь. Хопа. Удаан хүлээлээ. Авлаа. Та-даа. Нэг харагдаж байна уу? Энэ цаадлага пигмент харагдаад байгаа маань. Гэхдээ it's okay. Тэгээд жоохон татчих. За. Ингээд дабл зүрх болчихно. За. За зүрх бол нэг ингээ ойлгомжтой. Одоо бүгдээрээ юу яа? За энэ саарлан өнгөн дээрээ юу яа ингээд бөөрийнхий гүйлгээд идэв штэ. Ингээр ингээд бөөрийнхий юм ингээ эргээд идэг. Тэр пигментийг хийж үзье заяа. Тэгээ бас яг соронзны хамгийн чухал юм бол идэвхжүүлэх байгаа шүү. За бүх соронзоо яг голдоо төвлөрүүлэх нь амар чухал. За ингээд сайхан идэвхжүүлээд өгнө.
Тэгээ нэг зүгээр жоохон бөөрийнхийгөө эргүүлээд. Миний бөөр хийхдээ баг эвдэрсэн ирнэ хөөхөн ингээд татаад байгаа байхгүй юу? Яаж эвдэрсэн бэ гэхээр хараа энэ зүгээр энэ хойдл ингээд байхгүй болчихсон. Унцаа. Түүнээс шинэ амар сайн байсан. Тэгэхээр одоо энийг ингэж идэвхжүүлж орхичоод энэ зөвхөн идэвхжүүлэх л үүрэгтэй. Эргүүлэх боломжгүй болсон. Одоо иймэрхүү бөөрийнхий сарн зай. Энэнгээрээ гоё ингээд огноо. Жохон ингэж өгөөд хойноос нь бас жохон ингэж түлхээд иймэрхүү хоёр талаас нь жохон ингэж тавьчихсгээд өгнө. За тэгээд гоё эргүүлээд гээд бэлгээ. За та харж байна уу? Гэнэ юм цэггүүгээд идэв штэ. Тэг ингэж эргүүлдэг. За guys бүгдээрээ юу вэ? Туулаа хийж үзье. Болж байна уу? Тэгэхээр туулаа хийж үзэхийн тулд би энэ өнгийг ашиглачээ. За. Ингээд бас дөрмийн давуу идэвхжүүлье. За нэг иймэрхүү идэвхжүүлчээ. Тэгээд яах вэ гэхээр штэ. За энэ штэ тий. Энэ саяны ашигласныхаа энэ бөөрхийг нь ашиглажээ. Ингээд. За харъя да. За бөөрхийг нь ингээд ашиглаж. Нэг иймэрхүү аз. Би зүгээр оролдож үзэж байгаа шүү. За тэгээд бүгдээрээ харъя. Тэнгуутаа одоо энэ нь штэ тий. Яг тэнцүү энийг ингээд янзлчихъя. Нэг иймэрхүү тип тэнцүүл байх хэрэгтэй. Хэлбэр нь. За нэг иймэрхүү. Туулааны чихтэй урт богино байсан ч болно л доо. Гэтэ яг нэг иймэрхүү тэгшгэл байлгах хэрэгжээ. Тэгээд энэ хараа ингээд тавьчих. Бүгдээр оролдож үзэж байгаа шүү. За. Одоо яах нь вэ гэхээр энэ дээр дахиад нэгийг нэмнэ. За энэ бөөрийнхээ маань ингээ хатцсан гэсэн үг шүү дээ. За. Энийг бас идэвхжүүлэх нь ингээ 2-3 ажил орох нь шүү дээ. Энэ дээр ч юм бол. За ийм байралтай шүү. За. Үзье. Yeah. It's in two sizes, 3 milliliters and 5. Yeah. But you know, 3 milliliters is like, it's fine for like almost 2 months or something. Yeah. 1.5, something like that. So it's fine. Pretty хардаа. Ингээд туулаа ичж штэ. Туулаа ч юм уу, баавга ч юм уу жоохон урт байж туулаа болох юм болов. За явуулъя. The browse and dashes is 450 instead of 500.
За. За энэ бол туулан мөн мэдтэй манайхаа. Яг гоо илүү тод пигменттэй. Пигментэн дээр илүү гоё ярина. Гэтэ ер нь тэ нэг иймэрхүү данзаа нэг. Ингээл өөрснөө сэтгэл хийчихнэ штэ. За зүгээр энэ өнгийг ашиглаад юу вэ? Хүн болгонд байдаг цэцэг дарж үзье. Гол нь л идэвхжин чухал. Хоп. Жохой. Нэг иймэрхүү. Гэхдээ надад цэцэгний эффект нэг таалагддаг л дээ. Жон хуурж ирсэг санагдаад байдаг. Тэгэл хүний асуудал л та. Жоо ингээ ар залгаж болж байна те. Эсвэл дахиад жоохон өнгөө нэмээд. Гэхдээ хитрхи их юу ахаар. Хитрхи их ингээ удаан гадаа байлгачаар эн чинь юу адаг. Баг зэргийн нөгөө нэг юугийн хаталт явагдаж штэ гадаа учраас. Тэгэхээр жоохон пигментээ буцаагаад нөгөө пигмент нь сайн ингэж гоё тод харагдах болчтой шүү за. Тэгэхээр айл болох юу ихж байгаагаа тодорхой бодолцоод тэгээд хурдан дизайн хийх хичээгээрээ. За энэ ингээд пигмент маань төгсчихсэн байна. Одоо за нэг алдартай энийг дахиад нэг дараад үзье заяа. Энэ яг юу юм бэ те? Энэ юм хэлбэргүй юм шүү. За энийг дараад үзье. Oh my god. Энэ ирвэхээ юм биш үү? Хараа. Ирвэхээ юм шүү. Дахиад үзье. Яа, бараг л юм байна. Яг ойлгол энэ бараг ирвэхээ юм байна. Арцэг. За энэ нэг юмрх юм байна те. Гэхдээ ямар ч тач миний үзүүлэхийг зорьсон гол юм бол яг хоо энэ нөгөө тренд болоод байгаа нөгөө энэ эффект тэгээд зүрх байсан шүү. For Valentine. За. Тэг миний үзүүлэхийг зорьсон юмнуудын маань бол таад ойлгосон байх. Гоё тренд болоод байгаа юмнуудыг л би ингээ гоё таадаг үзүүлэхийг хүсдэг. Тэгэхээр ямар тач ингээд энэ зүрхнүүд маань бол ингээ байна. Тийм багаз. Гоё оролдоод үзээрэй, заавал туршаад үзээрэй. Тэг юм nice уусдээ тэгээд тэр таад хүсвэл nice гэж бичээрэй. Энэ минь ч гэсэн амар өрхөн. За тэгээ энэ дээр пигмент үрдэг ч юм уу тэгвэл тэгээ гаалгал шүү заяа. За өнөөдрийн энэ ката юм бичлэг дууслаа. Тэгээ ашиглаж болох зөндөл юм байна. Өнөө туулгаан дахиад нэг харчий да. Яг хөө энийг ихтэй илүү тод өнгөөр хийвэл гоё харагдах байх заяа. Гэхдээ ямар ч тач энэ ажилтдаг юм байна. Би энийг илүү сайжруулж хийгээд өөрийнхөө өмсөн дээр ч юм уу те. Нэг гоё будалтны зураг Instagram дээр тавина. Тэгээ энийг илүү гоё өөрийн болгож баталж аавна юм амтны дүрстэй ката аяг будалтыг. Одоо би найз руу дээрээ очиж юм идлээ. Тэгээд хурж ирээд энэ хумсаа хийх юм. Энэ будалд ингээд дараа нь орох гэж бодож байна. За тэгээд гэхдээ нэр энийг юм хэлчихье. Энэ яг пигментэн дайжгүй гарч байгаа боловч надад энэ ингээ юу сайн санагдлаа. Соронзыг ингээд юу гэдэм бол соронз нь арай бага юм шиг санагдчихна гэхүү. Үнэхээр үнэндээ таарсан яахав дэл юм шиг санагдлаа надад эдэр. Гэтэ яг ашиглаж болно. Магадгүй 3 дахь давхарлалт дээр энэ илүү сайн пигмент гаргаж өгөх байх гэж бодож байна. Түүнээс шинэ
яах вэ юм байна. Үндэ бол таарсан үр дүнг харууллаа. Тэгээд зүгээр л үнтэй гоё солонгос сэтэ солонгосоосоо дахиад авъя гэж бодож байна. Тэгэхдээ нэг амар гоё сет харсан байгаа. Тэр маань энэ сетийг одоо авах төлөвлөгөөтэй байгаа. Oka Nail-с үн энтрийг асуусан байгаа. Тэгээд одоо би ч бас амар их юм аваад байна заяа. Тэний амар мөнгөтэй дөө ингээл амар их юм аваад байгаа юм бол бас биш шүү дээ. Тэгэхээр жоохон бажеттай харж агаад мөнгөө биелдээд тэгээд гоё Монголоос нэг бас хитэн гоё тунгалаг гэл захиалгаж байгаа. Тэр гэлээ авах нь байна. Тэгээд бас яах нь байна. Oka Nail-с гоё солонгос сетэ захиалгах нь байна. За ийм хоёр юмыг авахыг төлөвлөсөн байгаа. Тэгээ удахгүй unboxing видео ч гэсэн орох байх. Гэхдээ энэ сард бол биш шүү. 2 сард биш юм шиг санагдаад байгаа. 2 сард би өөрөө төлөвлөж байгаа. Тодорхой хэмжээний мөнгөн дүнг өөртөө зарцуулахаар төлөвлөж байгаа. А тэр юм маань юунд зарцуулагдах вэ гэхээр юунд орно? Нэг юм арт зурлагын хичээл авах гэж байгаа би. Тэгээ өдрөө тохирог байгаа. Тэгээ бас тэр зурлагын хичээлээ ямар хүнээс яаж авах гэж байгаа, яаж явагдаж байгаа талаараа бүртгүүлснийхаа дараа та хэдэд хэлье за. Тэгээ өнөөдрийн cat eye бодолтын маань бичлэг иймэрхүү боллоо. Үзсэнд баярлалаа.